За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэндээ би одоо савлгаа ч юм уу эсвэл одоо яаж хадгалах вэ талаар бичсэн зөвлөгөө гэж бодож байна. За энэ уутандаа ингээд заавар нь ингээд байж байгаа. За энэ зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй шүү манайхаа. За одоо энэ будаа маань одоо энэ ингээд ургасан. Өнөөдөр ингээд хураалттай. За одоо ингээд хураах гэж байна. За ингээ хоёр будааг хооронд нь ингээд татнаас тавтай хооронд нь нийлүүлээд за энэ гэлгэр уутанда ингээд савлах хэрэгтэй. Аа би ингээ харуулсан. За энэ ингээд 50 см-ээр ажилласан 70 см-ээр ажилластай ийм гэлгэр уут байгаа. За энэ вакуумын гэлгэр уут ингээ хийчих юм. За ингэж хийчихэж байгаа манайхаа. Одоо энэ овор хэмжээ бол одоо энэсээ дахиад нэг дахин багасна. За яагаад гэвэл одоо бидний энэ вакуум машин байна. За энэ вакуум машин дотор бид нар одоо вакуумд за ингээд энийг ингээ вакуумдсны хатаараа юу яана. Хасах 5 градусаас цааш хүйтэн хэмэнд хадгалах хэрэгтэй байгаа шүү. За эндээс энэ юу гэх харуулаад за энэ одоо ингээ хийгээ шахаж байна. Энэ нөгөө тэнэ хадааж байна. За энэ нь болохоор одоо доторх юу шахалтайгаа хийгээ бол буцааж одоо гаргаж авнаа. За энэ одоо тэгдэг болохсоор дараагийнхаа шатлал руугаа орно. За энэ 2 секундэд одоо тэн нь халж байна гэсэн үг. За 3.7 секундэд одоо хийгээд босоод наах хэрэгтэй. За хэдүүлээ гаргаж авъя. За ийм болж байна. Ийм болж байна. Ийм жижигхэн болж байна. Одоо энэ талаас ийм жижигхэн болчихж байна. За энийг ингээд одоо цаашаа скатуу агуулсан руугаа ингээд хадгална. За өөр хадгалахгүй бол одоо шууд малд өгөх хэрэгтэй. Малдаа өгөхгүйгээр тариалцгаа байгаад их юм бол одоо муудна. Өвлийн үйлрэлд бол энийг тарьж үйлдвэрлэх хэрэгтэй шүү. За та бүхэндээ баярлалаа. Анхаарал тавьсан баярлалаа.